Монголын дараагийн аялал болох Хэмжээ Централ парк. Энэ соёл амралтын үрээлэнд зөвхөн хүүхдүүд ч гэлтгүй томчууд тоглох маш их тоглоомтой бүтэн өдөржингөө тоглоод дуусгааргүй байсан. Хүүхдийн тэрэг төрөөс үйлчлэгээс нь маш их таалагдсан. Централ паркын дотор амьтны хүрээлэн, соёл амралтын хүрээлэн, усан бүхэл гэсэн үндсэн 3 хэсэгтэй. Амьтны хүрээлэнгийн эхний хэсгийг бид машинтайгаа явж өнгөрөх бөгөөд энд арслан, баар, ирвэс гэх мэт араатай амьтдыг үзэх боломжтой. Уулын орой дээр бид машинаа байршуулсны дараагаар бусад жижиг амьтдыг явган явж үзэх боломжтой бөгөөд энд байсан бүх амьтад нь торон ташигтай гөрөвчлөлттэй байсан. Тэгээд маш ойроос харах боломжтой, бас хоол өгөх боломжтойгоор маш том онцлог байсан. Машины цонхоор харсан анаашаа ойроос хооллох болон харах боломжтой тусгай хэсэг байсан. Уулын оргил дээр машинаа байрлуулаад доошоо уруудах замнаа энэ бүх амьтдыг үзэх боломжтой. Амьтны хүрээлэн дуусах үед 2 цаг алхсан газараа яаж буцаж машин дээр очно гэж маш их бодсон ч энд дүүжингүүр байршуулсан байсан. Энэ 360 градус харагддаг дүүжингүүр нь амьтны хүрээлэний сүүлийн хэсгээс машины зогсоол хүртэл үргэлжилдэг нь энэхүү аяллыг амархан болгож дуусгасан.